сайн байцгаана. Оюун сүрэнгийн хувилбар орчуулгын жишг орчуулгуудаас хүргэж байна. Матай 23:11-ээс эхлэв. Та нарын дундаас хамгийн ухаалаг бөгөөд даруй төлөв зантай нэг нь ухаалаг хүний хийдэг зөв үйлдэл хийж үнэн үгс хэлнэ. Матай 23:8. Бурхан бол мэргэн цэцэн үг хэлж сонссон хүн бүрд зөв ойлголт өгдөг оюун ухаан юм. Үг сонсон ойлгодог бөгөөд үг хэлдэг учраас хүн бүр үг сонсож ойлгодог оюун ухаанд ах дүүс билээ. Мэргэн ухаанд хүний сургасан мэргэн үгсийг сонсож суралцдаг хүн мэдлэг эзэмшиж ухаант хүн болно. Матай 4:17. Өөрийн хараахан суралцаж мэдээгүй байгаа мэдлэг дутмаг байгаагаас шалтгаалan гаргасан алдаа дутагдлаа ухаарч ухаант нэгнээс зөвлөгөө авч гарсан алдаа дутагдлаа засаж залруулдаг хүн нь мэргэн ухаант хүмүүн болдгоо. Жон 9:41. Хэрэв чи өөрийн алдаа дутагдлыг ухаарч ойлгоогүй бол би ямар ч буруу зүйл хийгээгүй хэмээн итгэх байсан. Гэтэл чи би өөрийн алдааг ухаарч ойлгож байна гэж хэллээ. Тэгвэл чи засаж залруулах ямар нэгэн буруу зүйл хийсэн юм байна. Матай 26:52. Гэмт хэрэг үлдэж бусад хүний бардам зам болон бурууд итгэх итгэлийг өөрчлөн номхотгож хинч чадахгүй билээ. Эдгээр буруу хүслийг мэргэн цэцэн үг хэлж төөрөгдөлд оруулах боломжтой. Бардамнах хүсэл болон буруутгагдахаас айх айдсын хүсэл болгон төөрөгдөлд оруулах мэргэн үгс хэлж сөрөг хүслийг сөрөг хүсэлтэй нь мөргөлдүүлэх замаар мэргэн ухаант хэн боловч үгээр ялалт байгуулж чадна. Матай 10:34. Буруу хүний үйлдэлийг харж мэдээд бурууг буруутгаж хэлэхгүйгээр өөгшүүлж бурууг гааруулж дэвргэх гэж ирсэн хэмээн бүү бодоорой. Би тэдний буруу хүслийг төөрөгдүүлж нэг буруу хүслийг нь нөгөө буруу хүсэлтэй нь тэмцэлдүүлэх гэж ирсэн. Тэнэг хүний доторх тэнэг хүслийг нэгнийг нь нөгөөтэй нь зөрчилдүүлж юу хийхээ мэдэхгүй оюуны шаналлд автаж зовоох мэргэн бөгөөд үнэн үг хэлэх болно. Мэргэн бөгөөд үнэн үг нь тэнгийн хүслийг төөрөгдүүлэх миний үгэн зэвсэг юм аа. Бардамнах хүсэл болон буруутгагдахаас айх айдсын хүсэл болгон төөрөгдөлд оруулах мэргэн үг хэлж сөрөг хүслийг сөрөг хүсэлтэй нь мөргөлдүүлэх замаар мэргэн ухаант хэн боловч үгээр ялалт байгуулж чадна. Детэрмини 4:6. Бурхны сургасан амьдрах арга ухаанаар амьдарч мэргэн ухаан болон зөв ойлголт мэдлэгээс суралцсан хүнийг үнэн үг хэлж зөв үйлс хийдэг зөвхт хүмүүс хүндлэн үнэлэх болно. Ухаант хүн нь өөрийн эзэмшээгүй мэдлэг болон суралцаж мэдээгүй мэдлэг оюуныг дээдэлдэг. Өөрийн эзэмшээгүй мэдлэг болон суралцаж мэдээгүй мэдлэг оюуныг үнэн үг хэлж зөв үйлдэл хийж эзэмшдэг. Үг сонсоод ойлгож бүтээсэн сайн үйлсийг харж үнэлсэн ухаант хүн л чамайг алдаршуулж чи бол мэргэн ухаант зөв бодолтой хүн байна хэмээн хэлэх болно. Матай 13:16. Мэргэн цэцэн ухаант хүн нь альва үйл явдлыг хараад учир шалтгааныг ойлгодог бөгөөд үг сонсоод зөв ойлгож ярьж буй хүний хүслийг таньж мэддэг. Түүний ойлгосон ойлголт буюу таньж мэдсэн бодол нь зөв байдаг. Энэ нь хүний оюун ухааны дээд ухамсар юм. Матай 13:17. Нүдээр харж харсан үйлдэлийнхээ учир шалтгааныг ойлгодог бөгөөд үг
сонсоод ярьж буй хүний хүслийг зөв тодорхойлохыг хүссэн ч зөвхт амьдралаар амьдарсан олон хүн энэхүү хүний оюун ухааны дээд ухамсарт хүртэл ухаараагүй билээ. Матай 11:4 Үдсэн болон харснаа үгээр илэрхийлж ярих нь үнэн юм. Асуулт асууж хүний асуултанд хариулахаас өмнө үдсэн болон харснаа тунгаан зөв бодож ойлгох нь ухаан юм хэмээн өөрийн итгэдэг нэгэндээ дамжуулж хэлээрэй. Матай 11:5 Олон хүн бусдынхаа адил үйлдэлийг давтан хийдэг. Тэдний үйлдэлд эсрэг үйлдэл байдаггүй учраас тэдний хийдэг үйлдэлүүд ижил байдаг. Олон хүн ижил үйлдэлийг давтан үйлдэж амьдардаг байхад тэдний хийдэггүй үйлдэлийг хийдэг цөөн хүн нь мэрэгэн ухаантай хүмүүс байдаг. Матай 11:6 Үнэн үг сонсож шудраг сайн үйлсийг хараад үзэн ядах, эргэлзэх, атаархах, ашиглах буюу хуурах, худал хийх, доромжлох буюу үйл хүндлэх хүсэл төрдөггүй нэг нь мэрэгэн ухаантай хүн байдаг. Матай 12:50 Нэгэн эхийн хөвлийгээс төрсөн ах дүүс бие биендээ өс санаж нэг нь нөгөөгөө алдаг. Бие биенээ үзэн яддаг цусан төрлийн ах дүүс хэрхэн үнэн ах дүүс байх билээ. Хэдий нэгэн эхийн хөвлийгээс төрөөгүй боловч хэлсэн үнэн үг болон хийсэн шудраг үйлстэн та нарыг үнэн ах дүүс болгоно. Үнэн үг болон үнэн үг хэлэх хүслээс үнэн бий болдог. Махан бий махбод болох хөвлийгээс мах болон цусан бий махбод төрдгөө. Genesis 4:7 Өөрийн хүслийг өөрт хэрэгцээтэй байгаа хэрэглээндээ бүү захируулж удирдуулаарай. Харин чиний хүсэл чамд хэрэгцээтэй байгааг хэрэглээг удирдах захирах ёстой. Хэрв чи үнэн үг хэлж шудраг үйлс хийхийг хүсвэл би чамайг өөрийн хүү мэт хайрлах болно. Хэрв чамд бусдаар хүндлүүлж өөрийн бурууг хаацайлж худал үг хэлэх хэрэглээгээ хангахын тулд шудраг бус үйлдэл хийх хэрэгцээ байгаа бол би чамайг миний хэмээн хүлээн зөвшөөрөхөөс татгалзах болно. Учир нь чиний хүсэл шунал амиа хичээсэн үзэн ядалт уур тайван бус байдал болон сэтгэл дундуур ханамжгүй мэдрэмжинд автаж завхарсан байх болно. Тиймээс чи өөрийн хүслийг захирч өөрийн хэрэглээг ухаалгаар сонгох хэрэгтэй. Матай 6:25 Хинч нэгэн зэрэг үнэн үг хэлж шудраг байх болон их чинээлэг хөрөнгөтэй болохыг хүсдэггүй. Үүний адилаар хинч нэгэн зэрэг ямар мэрэгэн үг хэлэх вэ? Ямар сайн үйлс бүтээх вэ болон ямар хоол идэх вэ? Ямар хувцас өмсөх вэ хэмээн санаа зовдөггүй. Аль нэгнийг нь үзэн ядаж харин нөгөөг нь хайрлан дэдлэх болно. Хэрв чи зөв сонголт хийвэл мэрэгэн цэцэн ухаантай нэг нь чамайг үнэлэн хайрлах биш үү? Өөрийн хэлэх үг хийх үйлдэлийн талаар санаа тавь гэж би чамд хэлмээр байна. Бусдыг буруутгаж шүүмжлэхгүйгээр үг хэлж, бусдын гаргаж буй зан хандлаганд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар санаа тавь. Учир нь чи бусдын үйлдэлийг хянаж захирч чадахгүй харин зөвхөн өөрийн хүслийг захирч чадна. Чиний дотоод амар амгалан байдал хоол хүнснээс илүү биш гэж үү? Чиний сайхан үйлс бүтээх хүсэл эрмэлзэл өмсөх хувцаснаас илүү биш гэж үү? Тиймээс өөрийн хэрэглээ болон идэх өмсөх хэрэгцээгээ хангах талаар хэд их бүү санаа зов. Exodus 20:17 Бусад хүмүүс чамд байхгүй зүйлийг эзэмшиж байвал чи өөрт байхгүй зүйлийг тэднээс авах гэж хүсэх хэрэггүй. Амар орсон хоол хотоодонд очиж хошноор гадагшилдаг учраас хотоодод тэжээхийн тулд өөрийн хэрэгцээг хангах хүслээ захирч хянана. Амнаас гарсан үг чинь зүрхэн дэх хүслийг тодорхойлох учраас өөрт байхгүй хэрэгцээт зүйлийг шударгаар олж авахын тулд юу хэлэх, ямар үйлдэл хийхийг
хүсэх хүслээ захирч сур. Numbers 15:41. Би бол оюун ухааны дээд ухамсар билээ. Би бол чиний бурхан бөгөөд чиний хүслийг захирч хийх үйлдэлийг чинь тушаадаг байсан дарангуйлагч нараас чамайг чөлөөлж өөрийн хүслийн дагуу амьдрах эрхчлөөг олгосон билээ. Чамайг тэнэг хүмүүсийн дунд амьдрахдаа тэдний ухаарч чадаагүй ухаанаас суралцаж мэрэгэн ухаантай хүмүүн болохын тулд чамд өөрийн хүслээр амьдрах эрхчлөөг олгосон билээ. Би бол чиний бурхан эзэн боловч чамд юу хийхийг чинь тушаадаггүй, харин чамд сонголт өгдөг. За анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.